CSS-ийн талаар үзье. За энэхүү вебсайтыг илүү завхарлаг болгохын тулд хэрхэн кодыг бичих вэ гэсэн хэсгийг үзнэ. За эндээс яг энэ тайтл хэсгийг бас солихгүй бол мохоор чинь. Ер нь бол тухайн сайтын гацхийг л хэлж байх хэрэгтэй. За мөн энэ дээр нэмэх зүйл нь болохоор яг энэ хэсгийг бас илүү сайжруулъя. Тэхийн тулд яг үгээр за энэ B гэдгийг авч та. B гэдгийг авангуудаа за юу ч авч. За энэ дээр яг үгээр юу бол гэдэг таг байдаг. За энэ юу бол гэдэг таг нь болох үгээр ерөнхийдөө дугаарлаж өгдөг таг байгаа. За тийм утаа. За энэ B гэдэг таг энэ чинь бас биччихье. Энийг дөрвж гутаа ли. Урталт нь одоо нэг ямар нэг байдлаар нэг тэмдэгдэх халахын урталт эцэг өнөж гэдэг ийм таг байгаа. Ли дараад нь за ингэж тэрөө тавьчихсан та. Арай хурдаар хийх юм бол чад ли хөлч. За тэр эдрийг донд нь тавь явчихна. Код ихтэй таармэдөө оройхоо эго бүрээд битээ дөрөвд слэш байт ийм байна. За энэ доотлолт нь дахиад энийг тавьчихад төрөх сат гэдэг бичих юм байна. За тийм гутаа энерийн доотлолт нь энер хөвлөж жагаад дундх текстийн л энерээ солилцно гэсэн. Уулах үйлдэл бол Ctrl+C Ctrl+V-гээр явж байгаа. За ах юм бол нэг манай код маань хурдан юм зэгтэй болсон. Монгол үндэстэн гэсэн. За энийг жоохон тодруулаад өгчих юм бол болчихно. За энийг болохоор B tag шилаад B tag. За энерийн дунд дахиад нэг tag биччихье. Тэр нь тэгээд налуулдаг. Италик буюу аяар тэмдэглэж байгаа. Шийдвэраас бай. За энэ бас нэг HTML хэл дээр бас нэг дөрвөн байдаг юм болохоор за энэ нь болохоор гадна таг нь байна. За дотор таг нь дахиад ийм тагуудыг шиж болдог байгаа. За энийг юм гутаа энэ хэн дээр тавиад төрөгөө шин зөв тавьчих. Тэгээд атлалт нь B tag маань байна. Яа тэгвэл мөршил хөхтэй таг маань байна. За тэгээ манай ийм хөө байдал дээр харагдаж байна. За одоо тэгвэл title төлөв өөрчлөе. Title болохоор head дотроо бичнэ. Title за тэгээд энэ дээр явах склэм гэсэн ч болов. Одоо энэ индекс маань өөрчлөх ёстой. За ийм болсон байна. За одоо дараагийн код маань өгөр CS код талаар үзэж байгаа. CS код үүсгэхийн тулд өгөр шинээр бид нэр файл үүсгэнэ.
За тайлбарлагдсан. За энийг яг хөдлөөд C хэсгээс одоо CS. За HTML хэлбэл яа тэгэхээр арга ясыг өргөдөг бол CS манайх тухайн арга ясыг болон гоё bijүүлдэг хэсэг байгаа. За энийг яг хөдөлчихье. Энэ түрүүнд эхлээд за энэ дээр хавар за шууд татгалцна. Style гэх нэртэй нэвшлээ өгдөг. За энэ дээр ингээд кодоо бичээд явнаа. За тэгэхээр эхлээд энэ файлыг энэ хоёр файлыг хооронд нь холбох хэрэгтэй тийм кодыг бичих хэрэгтэй. За энийг бас ихээ дотор бичээд явнаа. Тэгэхээр ямар код бичих вэ гэхээр link rel style sheet тэмцэн CSS манайх шалгуулж юу байхгүй шууд style гэдгийг бичиж өгчнаа. За ингээд энэ хоёр хоорондоо холбогдсон байгаа хэсэг болчихно. За тэгээд энэ дээр кодоо бичнэ. За эхлээд энэ дээдлийн хэсгийг нэг иймэрхүү загвартай болгоё. Шар өнгөтэй, шаргал өнгөтэй. За тэгээд дээдлийн хэсэг ингээд доотлих нь иймэрхүү өнгөтэй график юм байна. За тэгэхээр хамгийн түрүүнд хэвшлийн CSS код бичгтэй padding pixel margins tick ингэж гэдэг байгаа. За дараагийнх нь болохоор манай код маань болохоор нэг юм болцсон байна тий. За эндээс харж чад heads гэдэг хэсгийг сонгоно. За тэгтээ энэ дээр нэг зүйл нь болохоор класс гэдэг бичиг классаар зарлагдсан ийм байх юм бол ийм нэртэй байх юм бол урталт нь заавал цэгээр эхэлдэг байгаа. Классаар. За тэгээд энэ уян алтаа нээж хаагаад энэ нэрийн донд нь болохоор margins нь болохоор захын зай хэлж байгаа. За 15 пиксел гэт хадгалаад үзье. Холбогчээл захын зай нэг харин өөрчлөж байгаа. За background color зарлын болохоор тэг байх уу гэхээр өнгөн biscuit гэдэг байх юм байна. За юм байна. За одоо тэгнэсэн чинь нөгөө нэг захын цай авсан чинь юу болчихлоо. Урдаа юм шахуу текстүүд нь юм шахуу болчихлоо. Өсгөөсэй. За тэгэхээр энэ margins гэдгийг хаваа зөвхөн доороос авдаг байдлаар хийхин тулд явахгүй. Bottom за ингэж татлах юм бол за одоо л ингэ доороос цай авч зөвхөн дээр доороос авахгүй гаднаас. За тийм ухта дотроос нь одоо энэ ирмгүүдийн дотроос нь энэ үсгэндээ заав их юм бол padding гэдгийг авдаг. Padding урд хонос 10 пиксел дээр доороос 20 пиксел. За одоо үзэх юм бол манай текст маань илүү одоо ингэ за илүү нэмэгцтэй харагдаж байна. За тэгээд текстийг голлох юм бол text align center. За ингэ голцсон. За одоо юу хийх вэ? Энэ текст энийхээ өнгийн одоо яг энэ доотлох энэ үе өөрчлөлийг гэвэл за манай heads гэдэг юм
Ааш 2 болж байгаа. Тэгэхээр энийх хурдл хөвөр энийг хөөж тэгээд ааш 2 өнгө маань за ямар хөнгө хөвөр color шууд color гэж бичнэ. Тэгээд brown. За brown гэжтэй. Ийм бол болчихжээ. За одоо энийг хөвлөөд. Одоо ааш 4. Ааш 4. Ааш 4-ийг болохоор blue гэж юм уу? Blue хөвөн зарай жоохон өнцгөр гэж. Ямар өнгө вэ? За хэрвээ ингэж өнгө илүү завсрын өнгө сонгохыг үл яхаа эндээсээ гуглдээд энэ бол бэжик хэрэг болно. Эндээсээ гуглдчихдаг юм да. Color гэж хайгаад гуглээс. За эндээсээ одоо манайхтай энэ шаран хөтөж жоохон өссөн хөтөө байвал гоё харагдана. За жоохон бараанд өнцгөр энэ код энэ дээр дараад за тэгээд энэ дээр энийг ялгачаад арчиж за алсээс аяж одоо яриад юм шиг харагддаг. За одоо фонтныхаа шрифтийн загварыг солигэвэл яг үгээр энэ манай энэ болохоор их энэ body гэдэг дотроо бүх кодууд нь энэ дээр нэг бас нэг алдаа хийсэн л body-г энэ ч хаацсан биш. Энэ чинь бүр хамгийн доор харагдах хэрэгтэй. Бүтрийн дээр байсан ч бол. За ингэж. За body доторх их хвчлэн текстүүд бичиж байгаа учраас их бичиж байгаа учраас body гэж биччихэ. Body. За тийм утаа. Font. Emily. Робота. Гэдэг фонт рчнэ. Кочин. Georgia. Times. New Roman. Серби. За одоо фонтын загвар маань хүртэгдсэн байна. За одоо энэ дараагийн хэсгийг товч танилцуулгаа. За тэхийн тулд яг үгээр энэ текстийн хажууд за энэ гарчиг маань яг үгээд байгаад энэ текст хажууд маань энэ зураг маань байрлаж байл илүү нэмэгсгэж харагдах гэж байгааз. За ингэ текст маань явна. Хажууд талд нь зураг гарч ирээд тэгэл илүү тохиромжтой байхаар байна. За үүнийг хэрхэн шийдэх вэ гэхээр зэрэгцүүлдэг тагийг ашиглана. За тийм гот одоо манай бүлэг маань яг текст гэсэн класстай байгаа. За тэгээд текст класс. За тийм готаа явна. Display гэж нэг юм таг ашигладаг. За энийг болохоор flex болохоор зэрэгцүүлдэг хаа. За энэ болохоор бүгдийг ингэ зэрэгцүүлж байна. За хэрвээ энийг товч танилцуулах гэдгийг гадна гаргачих юм бол товч танилцуулга мөн орохгүй. Энэ хоёр маань ингээл зэрэгцээ тавьчих. Ингээс доошх юм бол ингээд зэрэгцээ явчихна. Тэгэхээр түүхээ ингээд тусад нь гаргачих болох юм байна. Гэхдээ
Тэгэхээр яг нэг өнгөнд орохоо гэж байгаа. За дисплей гэдгийг авчдаг юм да. Дисплей гэдгийг авчаа. За одоо тэгвэл захихын зайг тийм аваад явна. За одоо биг хөрөнгө гэдэг. За завсрын юм гэж. Муртаач хавтаг чинь. За энэ бас. За одоо дээр дороосоо заа. Тэгэхээр патен бот батан 15 пиксел. За эндээс бүхэлдэл юу ахад юм бэ? Margin bottom symbol. За одоо дундад цаг гарч чинь тий. За одоо margin одоо энэ бол текстүүдийн зай нь болохоор эндээс 15 пиксел. За нэг юмрах болж. За одоо яах вэ гэхээр текстүүдээ за одоо текст гэдэг хэсгийг энийг оруулаад H4 за энэ эдний ингэ зайн явчихж байгаа. H4-ийн зайн. За padding 15 пиксел. За тэгээд бүх талаас нь 15 см аваад. Ер дараас нь. За яг хөө дээрэс нь дороос нь авахгүй гэх юм бол тэр дороос нь авахгүй юм бол тэг пиксел үзэхэр чинь уршигаа шилжиж байна. За дараах P тэ манай P tag маань за юм болж байна. За энэ текстийг манай яг хөө зүгээр дээр бас нэлийн зайтай болчихлоо. Дээр дараасаа зайтай болчих чинь H4 margin padding minus уртас 15 пиксел урт тонос аваад дээрээс авахгүй. Энэ дээр дараас энэ 15 юм бол урт тонос авах. За одоо болсон. Padding bottom. За энэ margin гэдэг болохоор доороос хаваас авах юм байна. Padding bottom 15 пиксел.
Зөв. За тийм гутаа. Дээрээсээ зааваад доороосоо заавахгүйгээр хийхэрсэн. Эндээ ингэж байгаа. Эндээ 15 пиксел гээд үзэхээр. За одоо болсон тий. За тэгээд 6 одоо бас юм хэрэгтэй болгох хэрэгтэй. Цэг текст AMG таг манай зургийн таг маань AMG таг байгаа. За тэгээд энэ дээр яг уу шууд видео гэдэг өгсөн болохоор яг уу шууд энэ дээр өгч болдог ба. Энэ дээр өгч болно. За мөн текстүүдийг урт текстийг зэрэгцүүлэх юм бол текст align тэгээд justify гэсэн таагийг бичдэг чинь. Тэгэхээр одоо энэ артлын арцрууд нь зэрэгцээд ирнэ гэсэн. Зөв. За болцсон. За одоо бидэнд яг үгээр энэ зургных нь эдэр маань нэмлэн уршиж ахуулчих. Арах гэцгүүл ах энэ дээр аваад UL-ийг ашиглаж байгаа. UL-ийг маань хөвөр H4 таг ашиглаж байгаа. P энэ P чи ямар ч та P лээ. Өөр P байхгүй тий. UL эндстэн H4 UL за энэ жоохон ажлал хийх юм бол UL таг ажиллах юм байна. За 6 одоо бас татвар талаас нь заавчна. За зургуулын төрдгийг барьж чадварлаа. За одоо энэ юу вэ таг?